За ер нь манай Эрдэнэ хотод энэ Эрдэнэ хот үйлдвэрийг байгуулагчдын дурсгалыг мөнгөчүүлсэн янз бүрийн чиглэлд 20 хөшөө байд юм аа. Орхон аймгийн хамгийн анхны хөшөө болох Майхан хөшөө 1978 онд зөвлөлт холбоот улсын Мэд молибден строй барилгын удирдах газрын даргагсан Александр Васильевич Чехашовын зургаар босгосон Эрдэнэ хотын анхны хөшөө юм аа. Хотын анхны суурийг одоогийн бидний мэддэг энэ говьл тосгон буюу үйлдвэрийн хаягдлын аж ахуйн наад хэсгэд хийхээр ингэж Монгол зөвлөлтийн барилгачид манай Монголын талынхан гэж зүтгэж байсан юм билээ. Тэр дунд харин энэ юмны учрыг сайн мэддэг мундаг мэргэжилтэн зөвлөлтийн мэргэжилтэн хэрвээ энд байгуулах юм бол энэ хот шин үйлдвэртэй дэндүү ойрхон. За тэгээд энэ бараг үйлдвэрийн хаягдл буюу одоогийн бидний ярьж байгаа энэ цагаан тоос гэдэг бол энэ зүүн талаас орж ирнэ. Тийм учраас энэ хотоо бол алсган хотон байгуулах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ газрыг сонгоод яг энэ хөшөө байсан суурин дээр бол тухайн Булган аймгийн Эрдэнэ торооны анхны дарга Чойн дөнгөж хүн байсан. Тэр хүн ийг хүндэтгэж анхны энэ Монгол байгууллага энэ нутгийн удирдах байгууллагын даргын хувьд та хадах гэсэн байгаа. Тэгээд энэ газар дээр бол тэр хотын суурийг хатгаж байсан юм түүхтэй юм байл. Хөшөөний суурь 6 харьцах нь 2 м, өндөр нь 4 м юм. Хөшөөний суурийн нүүрэн хэсэгт давтсан төмөрсгээр Майхан хотоос орчин үеийн социалист хот хүртэл гэж бичин гагнан тогтоосон байдаг. Эрдэнэ хотыг барьж байгуулсан илгээлтэн эзэд геологчид хэрхэн амьдарч байсан түүхэн үе цаг хугацааг дүрслэн өнөөгийн хөгжил цэцгэлтийг бэлэгдэн уг хөшөөг уралджээ. Тухайн үед 1974-өөс 78 оны тэр бүтээн байгуулалтын үед бол үнэхээр энэ хот манай Монгол улсад битгийхэд бараг л дэлхийн хэмжээний ийм томоогийн үйлдвэрийн бүтээн байгуулалт маш их өндөр хэмжээнд өрнөж байсан. Зүгээр нэг тоо баримт хэлэхэд бол нэг ээлжиндээ бол 20,000 хүн гарч байсан. Тэгээд тэр 24 цагийн турш ажиллана. Өдөр шөнөгүй. Ийм учраас тэр үеийн бүтээн байгуулалтын тухай манай Монголын зохиолчид, уран бүтээлчид бүтээлтэй төөрсөн байдаг. Эрдэнэцийн цагаан шөнө гэдэг дуу гарсан байдаг. Эрдэнэцийн цагаан шөнөхөөс иргэн үнэхээр тэр бидний мэддэг Ленинградын цагаан шөнө, Туулийн цагаан шөнө гэдэг шиг ингэж үргэлж гэрэлтэй тэрүүнтэй адилхан юм дуу гарсан хүртэл байдаг. Энэхүү хөшөө нь Орхон аймгийн Монгол ажилчдын голомж буюу одоогийн үйлдвэрч нэвлэлийн байрны өмнө барилнаа.